Хойш тэр хэсэг хамгаалах хорон дээр бол ерөөсөө нэг үеийн шүүгчдийн асуудалтай анхаарч ажиллаж байна. Шүүгчдийн хараа бас байна. Бас дээрээс нь томилдог баруун шүүгч өөрсдөө санал асуулт шилжүүлээд авсан юм шиг гэсэн. Тэгээд бид энэ дээр өндөр зогш уламжлсан байгаа юм болсон байна. Тэгээд энэ дээр хатж ажиллаж байгаа. Ерөнхий хичнээн бичиг явуулсан. Тэгээд ерөнхий хичнээн хариу бичиг ирсэн. Тамууга их жилийн төсөв төлөвлөгөө гаргаж байгаа. Тэгээд бас таны зүгээс бас энэ дээр нэг юм өндөр амарын анхаарал тавьсан. Ерөнхийдөө одоо ингэж хуульч эргэцэн байдлын тухай хууль, шүүгч эргэцэн байдлын тухай хуулиар бол нэлээд ийм нааштай ийм арга хэмжээнүүд хуульчлагдсан боловч яг ингээл ажил яг тэр шат чатан дээр очиод бол тэр нь хэрэгжих явдал үнэхээр муу байгаа. Энэгээр бол би одоо тэр нармадах шүүгчийн асуудлаар бол ерөнхийдөө бол энэ нармадах шүүгчийн одоо эрх ашигыг хамгаалах талаар бол прокурортой баг дайн зарласан байхгүй юу? Хуучин ерөнхий зөвлөлийн үед бол 2 удаа одоо албан тушаалын төгсгөл зүйлийг санал манай ерөнхий зөвлөлд ирүүлж ирсэн. За дараа нь бол шинэ ерөнхий зөвлөл байгуулагдсны дараа 3 удаа одоо тэр шүүмжлэх ажлын төгсгөл зүйлэх хүсэлт ирүүлсэн байхгүй юу? Тэгэхээр бид нар бол нөгөө шүүгч эргэцэн байдлын тухай хуулиараа шийдсэн хэргийнхин төлөө шүүгчийг одоо бүр байцаахан битгий хэлээрөөсөө тэр талаар дуурахч ирэхгүй гэсэн энэ хуульчилсан хуулийг байрал үзэж тавсараад тэгээд 5 удаад нь хариу өгөөд ерөөсөө төдгөл зүйлэхгүй байсан чинь саяны тэр 7 сарын сонгуулийн асуудлаар үгүй шүүх байгуулах тухай хуулиар шууд арьж төдгөл зүйлж байгаа юу зарлиг гарахгүй үлдээчихэж байгаа байхгүй. Зүгээр яг ясны дээр бол нармадах шүүгч асуудлыг бид нар бас орхиог үлдээд одоо авилгатай тэмцэх газар бол тэр шийдэх хэрэгтэй холбогдуулаад одоо асуудлыг шалгаад авах шиг байгаа юм. Бид нар бол яг нарийн ширээнийг бас сайн мэдэхгүй тэдний нөгөө танилцуулгын хүрээнд л бид нар мэдж байгаа. За тэгээд одоо тэгээд тэр сая бол бид нар бас хөөцөлдсөн чинь шийдсэн хэргийн шинээр илэрсэн нөхцөл байдлыг хүчингүй олгохоор дээж өгөхөр хэлцүүлсэн юм байлээ. Тэгээд дээж өгөх тэрийн шинээр илэрсэн нөхцөл байдлыг хүчингүй болгоогүй учраас одоо бол нармадах шүүгчийн асуудал шүүхтэр л очиж шийдэгдэн шүү дээ. Тэгэхээр одоо тэр бодол миний бодож байгаагаар тэр нь хэрэгсэхгүй болгочих юм бол харин шүүхийн ерөнхий зөвлөл тэрийг чинь буцаагаад ерөнхийлөгчид өргөн бариад цалин хөлсийн нөхөж олох энэ төр асуудал дээр бол ястаа гартаж хариуцж ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. За тэгээд түрүүчийн 12 шүүгчийн асуудлыг болохоор зэрэг шүүхийн ерөнхий зөвлөл бол угаасаа 12 болгонгийн өргөн барьчихсан гэдэг ийм л байр суурьтай байсаар байгаа. Та нар ч тэр бид нар ч тэгж л шүүхийн ерөнхий зөвлөл хариу өгсөн яг энэ асуудал дээр захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэр гарчихсан ийм тохиолдол бас мухардчаад л байгаа. Ийм нөхцөл байдал үүссэн зүгээр гадаад оронд яг ийм юм болд юм уу, гоо юм уу, яадгийг ийдгийг бол үнэхээр сайн мэдэхгүй зүгээр 12 шүүгчийн хувьд бол одоо эднэр бол одоо өвлийн хүүтэн бүгд ингээд одоо ерөөсөө нэг гэр гинт ажилгүй болчиход үнэхээр бол сэтгэл санааны хувьд ч зарим нь ар гэрийнх нь хувьд ч хүнд байдал тохир учирсан. За тэгээд бид нар бол ярьж байгаа дээрээс ядаж нэг хохирол өгөө. Тэгээд тэгээд нэг бүхэнд бол нэг 12 сая орчим төгрөгийн юуг үзүүлсэн тэтгэмж нэг удаагийн тэтгэмж олгосон ийм дайтай л байж байгаа. Зөвхөн миний хувьд бол хуульчтай холбоо шүүхийн ерөнхий зөвлөл холбыг ингээд хооронд нь холбох тийм холбож ажиллах юм бол айгүй үр дүн гарах ийм гэж харж байгаа тийм нэг гол бас нэг анхаарах хэрэгтэй асуудал бол за нармадах шүүгчийн тухайд бол ийм асуудал явуулж байгаа. За 13-д нь яригдсан 12 шүүгчийн асуудлыг яах вэ гэдэг дээр бол бидний өргөн хэмжээний хэлцүүлэг юм явуулсан. Тэгээ энэ дээр бол ер нь бол дахиад өргөн барих боломж байгаа шүү дээ 12 шүүгчийг. Энэ шүүхийн ерөнхий зөвлөл бол өөрөө энэ хүмүүсийг хуульч дундаас болон шүүгч болох хүмүүсийг сонгон шалгаруулдаг хүмүүсээ байгуулгаа. Тэгэхээр энэ сонгон шалгаруулаад мэргэжлүүдийг оруулж байгаа. За ерөнхийлөгч бол энэ татгалц хүнс байхгүй гэсэн юм.
За шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15-2 дээр бол Монгол улсын үндсэн хуулийг тайлбарлахдаа томилно шүүхийн ерөнхий зөвлөлөөс одоо ирсэн нэр дэвшигч тийм үг бол Монгол улсын эрхлэгч томилно гэсэн үгийг 15-2 дээр бол задлаад томилох буюу татгалзах аль нэг шийдвэрийг гаргана гэдэг ингээд оруулсан байна л да. Тэгээ энэ хэсгээр бол биднээс ажил хийгээд үндсэн хуулийн цэцтэр бол бас хандсан 15-2-оор бол тэгээ энэ бол томилно гэдэг нь бол одоо үндсэн хуулийн их баригчийн номонд хэлснээр бол энэ их өндөр хэмжээнд авч үзэж байгаа. Одоо ранк нэг өндөр болохоос биш. Улс тхэн нэгэн улс төр чи мохоо хүмүүс тэр мандаа шилэх асуудал биш. Шилэх асуудал шүүхийн ерөнхий зөвлөл дээр л явагдсан байдаг. Гэсэн ийм тайлбар байна л да. Тэгээ бид бол энэ талаар үндсэн хуулийн цэцэд өгсөн манай холбооны ажилт Түрбат гэж залуу иргэнийхөө төгсөн одоо энэ хэрэг үүсэх манай ус гэдэг нь яваад байгаа шээ. Тэгэхээр энэ 12 шүүгчийн асуудлыг бид таны зүгээс ямар хүсэлтэй байж байна вэ? Дахиад өргөн барих асуудлыг зөвлөлийн хурлаар оруулж өгч. Одоо бол шүүгчийн дахиад одоо шүүгчийн томилох хоорондооны асуудал байгаа юм байна. Нааша ирж байгаа хүмүүсийн нэг юу өгдөг шүү дээ. Манай санал өгдөг шүү дээ. Тэгэхээр энэ санал өгөхөөс өмнө бид нар ийм ажил хийх боломжтой юм. Үгүй ядаж бид нар өөрсдийнхөө хэмжээнд ажиллаа шүүхийн ерөнхий зөвлөл өөрийнхөө чи өөрийг хэрэгжүүлээд бид өгсөн. Гэхдээ танд бол та ерөнхийлөгч бол та тэр удаа томилоогүй байна. Гэхдээ бид бол энэ 12 шүүгчээр ажиллах боломжтой байна гэж ингээ өгмөр. За мэдээж Монгол улсын ерөнхийлөгчийн зүгээс урд нь нөгөө одоо би томилоогүй тийм ээ гэдэг үүднээс тайлбар хэлдэг бол энэ 12 шүүгчийн энэ ийм учраас болохгүй юм байна гэсэн юм албан ёсны хариу авчвал манай шүүгч нар бол би ийм зөрчил гаргасан бол гаргаагүй. Намайг тэгж үзэж явал би гаргаагүй гэдэг өөрөөр маргаад явах үндэслэх гэдэг байхгүй. Гэтэл Монгол улсын ерөнхийлөгчийн зүгээс бол таг чимэг болчихж байгаа байхгүй. Тэгээд ам яриагаар тэгсэн гин ингэсэн гин гэдэг бид нар зөвхөн таамгийн хэмжээнд бол холбоо мэдээлэлтэй байгаа. Тэгээд бид нар албан ёсоор Монгол улсын ерөнхийлөгчид энэ хүмүүсийг яагаад хамгаалах гэдэг асуудал тавьж өгч гээд хэлсэн бичсэн. За энэ удаад бол ямар нэгэн хариу өрөөгүй. За урд нь Батцог ерөнхийлөгч бол нэг явуулсан юм байна. Яагаад энэ 12 шүүгч ингэж яваад байна гэсэн чинь Монгол улсын шүүгч одоо энэ шүүгч эрх зүйн байдлын тухай хуулийн 15-2-оор бол томилох буюу татгалзах шийдвэр гаргана гэсэн байна. Энэ хэсэгт нь бол яагаад томилоогүй татгалцснаа боловч одоо тайлбарлах үндэслэл байхгүй байна. Ерөнхийлөгч байна. Тэгэхээр та нарт бол тайлбар хийхгүй гэсэн тодорхой хариу өгсөн. Бид бол энийг бүлээн зөвшөөрөхгүй. За энэс үүдээд ямар үр дагавар үүсэж байна вэ гэхээр нийт шүүгчдийн дунд бол дараагийн шүүх байгууллагын хууль гарах юм бол би таалагдахгүй бол үлдчих үедээ гэсэн юм айдас бол байгаа. Одоо ажиллаж байгаа улсууд юм байна тийм ээ. Тэгэхээр энэ айдсыг бол бид ямар нэгэн байдлаар тайлах хэрэгтэй юм а гэж үздэг байна. Тэгээд шүүхийн ерөнхий зөвлөлд бол таныг яг энэ асуудлаар оруулж өгөөч. Ерөнхий зөвлөлдөр бол зөвлөлийн гишүүн асуудал оруулах боломжтой шүү дээ тийм ээ. Тэгэхээр зөвлөлийн хурлаар бол оруулаад энэ 12 шүүгчийг дахиад нэг одоо оруулаад өгөөч гэсэн юм хүсэл тавьж байгаа. Тэр яг наад асуудлыг чинь бол одоо яг тэр ийм зарлиг гаргаагүй үлдснийхэн дараа хуульчтай холбооны шүүгчтэй хороо бол маш том албан бичиг ирүүлсэн манайд. Энийг одоо эргүүлээд ингээд одоо дахиад өргөн барих ёстой. Яагаад гэвэл эсвэл татгалзах ёстой, эсвэл томилох ёстой шийдвэрийн аль нэгийг гаргаагүй юм чинь гэдэг. За ингээ энийг бол ерөнхий зөвлөлтөөр маш нухацтай хэлсэн. Бүх хууль тогтоомжийг үзсэн. Тэгэл ерөөсө гарцсан нь бол энэ шүүхээр явах ёстой юм байна гэд нөгөө урьдчилан шийдвэрлэх журмынхын дагуу өргөдлийн хүрээд ирвэл шүүхийн ерөнхий зөвлөл юу яая? Тэр болцол шаардлагын дагуу урьдчилан шийдвэрлэх хариуг нь өгөөд хариуг нь өгсөн учраас эдгээр бол 3 шатны шүүхэд явчихсан. Одоо захиргааны хэргийн 3 шатны шүүх тэрийг үзэл одоо хууль бус болчих гэсэн бол манайх буцаагаар өргөн барих юм байна. Тийм учраас тэр шийдээгүй юм чинь одоо бид нэгдүгээрт бол өргөн барих нь хаагдчихсан гэж үзсэн. Тэр цогтын ирүүлсэн бичгийн дагуу бид бол яг ингээд миний одоо хуулийг одоо ойлгож байгаагаар бол томилчин томилоогүй бол татгалцлаа ерөнхийлөгч өгмөр юм шиг байгаа тийм хуулийн харсан ч гэсэн хэрвээ татгалзал өгчих юм бол тэрийг бариад үндсэн хуулийн цэцээр явчих болмоор байгаа байхгүй. Гэтэл тэгээ таг суучдаг. Гэтэл томилоогүй одоо тэгээ хизээ томилох юм билүү?
Одоо тийм учраас бол манайх бол нэг л удаа өргөн барина уу гэхээс томилоогүй шүүгчийг буцаагаад өргөн барихгүй гэсэн ийм хатуу ийм юутай болчиход байгаа хгүй манай шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар бол. За тэгэхээр яг яадгүй гэхээр зэрэг ганц энэ 12 биш шүү дээ. Энэ шинээр шүүгчээр сонгогдох гэж байгаа. Эсвэл одоо шат ахих гэж байгаа. Эсвэл ерөнхий шүүгч болох гэж байгаа гэдэг ингээд энэ юуны хүрээнд бол олон шүүгч нарыг бол угаасаа ерөнхийлөх зарлаг гарахгүй л үлдээчдэг шүү дээ. Ерөнхийдөө бол томилгоо бол бид нэг улирал тутам томилгоо явуулж ин ерөнхий зөвлөл сонголтоо хийгээл явуулж ин. Тэгэхээр бол 1-2 дандаа авч үлдчихэж байгаа. Яасан мэддэхгүй дээ хариу өгдөггүй. Тэгэхээр зэрэг шүүхийн ерөнхий зөвлөл бол одоо энэ шүүгч нар сонгон шалгуулалтанд орох нь нээлттэй л гэх ийм л хариу өгчөд байгаа. За тэгээ сонгон шалгуулалтанд ороод ирэхэд зэрэг бас тэгээ олон хэн сал авах уугүй гэдэг асуудал бас яригдаад явчих юм билээ. Тийм учраас одоо эдгээр бол дахиад шүүгч болох нь нээлттэй. Тэгээд одоо дахиад шүүгч болох юм бол одоо сонгон шалгуулалтын журмаар заавал сонгон шалгуулалт өгч шалгалт малгалт өгч тэр журмынхаа дагуу явах ёстой. Энэ чинь Монгол улсын иргэн хэмжин шүүгчээр ажиллах болцол шалгуур хангацсан учраас гээд ингээл одоо таглчаад байгаа учраас би одоо яг гишүүний хувьд ерөнхий зөвлөлийн хуралдаанд санал оруулах эрхтэйгийн хувьд саналаа оруулж болно би. Тэгээд саналаа оруулахаар зэрэгэл мэдээж бас л тийм л хариу өгөх байх л гэж би бодож байна. За тэгвэл та ямар ч байсан нэг өгчөөрэй. Ер нь шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаа бол хуулийн зааснаар ил тод явагдах хэрэгтэй гэдэг юм. Тэгэхээр бид нар Монголын хуульчтай холбоо шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаанд тэр дундаа энэ шүүгчийн томилгооны асуудал манайх санал өгдөг шүү дээ, тийм ээ. За энэ юм байна. Тэгэхээр эндээс бол бид юм явуулаад энэ болж энэ болохгүй байх гэдэг өөрсдөө бас нэг шүлтэр хийгээ явуулж байгаа байгууллагын мөн дээрээс нь хууль заасны хувьд бол энэ шүүхийн ерөнхий зөвлөлийн хуулийг нээлттэйгээр байх хэрэгтэй тийм байна. За шүүгч нар мөн нэр бус одоо нэрээ өөрөө одоо нэр дэвшиж байгаа улсууд байгаа шүү дээ. Томилолтод авах одоо ерөнхийлөгчөд томилолт гаргаж байгаа улсуудаас хүсэлт ирж байгаа нэг зүйл нь бол шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд бол ингээд тавуулаа сууж байгаа энэ асуудыг шийддэг юм шиг байна. Тэгэхээр энэ ил тод байх хэрэгтэй гэж хуулиндаа заасан учраас бид нар өмнө нь одоо холбоо өмнө ажиглагчаар ч юм уу хамт ингээд суугаад энэ хуралдаанд нь мэдээж санал хэрэгтэй ч юм янз бүрийн байхгүй шүү дээ. Энэ хуралдаанд нь суух боломжтой гэсэн ийм өсөлттэй байна. Тэр талаар та яах вэ? Одоо бидний зүгээс одоо тийм манай холбоо одоо зөвлөлийн хууль суух боломжтой. Өөрөөр бид нар бол угаасаа илэр санал хураан нээлттэй юм чинь нээлттэй л байгаа шүү дээ. Тэгэхээр хурлаа бол одоо тэгээд заавал нөгөө нэг шүүх хурал шиг ингээд коридортоо ч юм уу ингэж нээлттэй танихмаар хилцүүлдэг юм уу ч гэсэн тэр тухай бол ерөөсөө манайд бол тийм хүсэлт төсөл би л сонсоогүй юм. За тэгвэл бид бол хүсэлттэй албан ёсоор бол тэгж тавьж байгаа. Энэ дараагийн шүүх хурлын асуудал. За дээр нь бас нэг юм иргэдээс ирж байгаа бас үйлчлүүлэгчнээс өмгөөлөгчнөөс ирж байгаа нэг асуудал байна л да. Цахим системээр бол шүүгчид хэрэг харилж байгаа гэсэн юм байна. Тэгээ энэ бол нэгэн газар нь явагдаад зарим газар нь доголдоод байна гэсэн ийм өсөлтөд ирээд байгаа. Тэгээ тэрэн дээр бас шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэ шүүхүүд дээр хамгийн газар дээр ямар ажиллаж явуулж байгаа. Энэ Монгол юу гар ажиллагаа орж явах үе тэрнийг та бас сайн одоо шалгаад за яг эрүүгийн зарим газрууд эрүүгийн байцаан шийдэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулж иж энэ асуудыг шийдэх болохгүй нэг гэсэн ийм асуудал байна. Тэгэхээр та тэр талаар нэг хяналт тавих тал дээр бас одоо өгөөлөгч нарын иргэдийн энэ онцлог бас нэлээд судалж үзэж бидний танилцуулж байна. Ерөнхийдөө бол яг эрүүгийн хэргийн хувьд бол ерөнхий шүүгч бол хуралдаан даргалагчийг томилно гэсэн хатуу хууль бол одоо энэ 14 он хүртэл үйлчилсэн баг тийм учраас ерөнхий шүүгч бол эрүүгийн хэргийн хувьд байсан байхгүй юу? Юу яасан нөгөө шүүхэд чинь тэр эрүүгийн програм хангамж одоо ч нэвтрээгүй 2005 онд одоо ашиглалтанд орсон жааж 2005 гэсэн програмаар одоо ингээ явдаг байхгүй юу? Эрүүгийн хэрэг нөгөө хөтөлдөг байхгүй юу? Хэрэгээ бүртгэлийн програм шүү дээ. Тэр дотор нь тийм хуулирлах систем хийж өгөөгүй. Яагаад гэвэл процессын хуулийн дээр ерөнхий шүүгч эрүүгийн хэргийн хуралдаан даргалагчийг томилно гэсэн хатуу хуультай байсан. За 14 билүү 13 оны процессын хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нэг ийм програмаар хэрэг хуваарлна гэдэг ингэсэн байхгүй эрүүгийн хэргийг. Гэтэл тэр програм нь одоо хийгдэггүй. Одоо нөгөө нэг эрүүгийн хэргийн үндсэн програм чинь байна шүү дээ. Цагдаа, прокурор, шүүх, шийдвэр биелүүлэх,
бүртгэлийн газартаа уйсан том програм бол одоо юу яаж штэ дөнгөжл сая нэг юм цэгцэрч шийдэгдэж байна. Одоо тэгээд тэр бол одоо энэ 1 сарын эхний улиралд бол анхан шатны шүүхтэр бүртгэлийнхээ програмыг юу яана гэсэн. Одоо энэнд л бид нэр тэр одоо хэрэг хуулилт энтрээ бол иргэн захиргаа шиг нарийн оруулж өгөх санаатай үзэж тарж ин. Тэгээ хууль зүйн яам дээр бол ажлын хэсэг гарцсан. Тэгээ бид нар бол анхан шатны шүүхүүд дээрээ бол 3 шатны шүүхээ гурван уйлах гэдэг байна шүү дээ. За тэгээд яг энэ нөхцөлд энэ програм ашиглалтанд орохын тулд бол нөгөө эрүүгийн програм чинь ийм нууцлалын зэрэгт орчих юм байна. Яагаад тэгэхээр одоо бүртгэлийн улсын бүртгэлтэй ингээ уялдаад ирэхээр зэрэг прокурор хэрэг бүртгэл шүүх улсын бүртгэл болохоор нөгөө нууцын Монгол улсын нууцын зэрэглэлийн ийм бүртгэл хяналтын програм тэрэнд нь ингээ уйчаар зэрэг бол бүх юм нууц болчих юм шиг байна. Тэгээ одоо бид нэр тэрнээс нэрийн мэдээлэл авч чадах юм уу, үгүй юм уу? Ямар ч байсан одоо тийм том төсөл хэрэгжээд тийм том програм хэрэгжих гэж байгаад нь бид нар бол юмаа хийлгээд авъя. Тэр тоног төхөөрөмжийг авчи. Тэгэл тэр нууцлалаар нь үзье. Тэгэхээр бол манай эрүүгийн шүүх тэр чигтээ одоо интернет толгойдож болохгүй болчиход байгаа байхгүй юу? Тэгээд сүүлд нь одоо ингээд шүүгчийн ширээн дээр нөгөө нууцын програмтай нэг ийм компьютер интернетэд ордог шүүх дээр нь 1-2 ч юм уу ийм болохгүй эцэст бол байж байгаа. Одоо тэг бүх асуудал бол одоо юу хүлээж ийн гэхээр нөгөө процессын хуулийг хүлээгээс суудсан. Бид нар ч одоо эрүүгийн хууль, зөрчлийн хууль хоёроо л дөнгөж нэг юм сая батлаад авлаа. Ингээ энэ баталцсныгаа одоо ажил болгож өөрийн болгож бусдад танилцуулж хэрэгжил болвол тэрнээс өмнө биднэрт бол процессын хууль ус агаар шиг байх юм бол тэр процессын хуультай уялдуулаад бүх юмаа ингээ хийчихнэ. Тэгээ тэр болтол бол одоо нэгэн одоо тэр жааж програмдаа бид нэр хэрэг хуваарлдаг нэг юмаа хийцэн л байгаа. Тэр нь учир дутагдaltaй байхгүй юу? Тэгээд ингэдгийм байлээ. Шүүгчдийн зөвлөгөөн бол шүүгч хэцүү шүү дээ. Одоо ингээл програмаар ингээл хэрэг эрүүгийн хэрэг хуваарлаад байдал одоо 100 хавцтай хэрэг өөр төр чинь хүрээл ирэх юм бол дараа нь програмаар 40 хавцтай хэрэг бас чам дээр ингээл хуваарлагдчих гал байдаг. Гэтэл одоо энэ яах вэ гээл тэгэл одоо шүүгчдийн зөвлөгөөнөөр тэгвэл одоо 5-аас дээш хавцтай юм уу 40-50 холбогдолтой хэргийг тусад нь хуваарлдаг ингэж ийм програма бас тэгж хийх энтергээд тэрэнд нь болохоор яалтчгүй бас гар ажиллагаа энтер ороод идэг юм аа. Зөв тэр энтер байж магадгүй. За одоо бас нэг юм байгаа. 12 шүүгчийн асуудлыг энэ хариулах зүйтэй юм байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн хувьд бол яагаад энэ хүмүүсийг томилоогүй гэдэг тайлбар өгөөч гэдэг талаар шүүхийн ерөнхий зөвлөлөөс албан бичиг Монгол Улсын ерөнхийлөгчд явуулж өгөөч. Тэрийн та мэдээ санаачтай бас тэр хуулиараа оруулаад хилцүүлж өгөөч гэсэн үг байна. Энэ ерөөсөө ингэхгүй болон шүүгч нар ирэх ашигыг одоо хөндлөх гэдэг байна. Тэгэхээр энд бол 12 шүүгчийг нэг удаа дахиад нэг 12 лингийн оруулаад өгөөч. Энэ хүмүүс урд нь шалгалтаа өгөх заажлаа хийж ирсэн хүмүүсээ гэдэг нь тодорхой байгаа учраас дахин сонгон шалгалтанд оруулаад юм эсвэл надад тэр нөгөө шүүхтэрээр гарах тийм албан бусаар хийж байгаа шүү. Шаардлагагүйгээр дахиад 12 шүүгчийг оруулаач гэдэг юм асуу. Дараа нь хэрвээ энэ асуудлыг ингээд шийдэхгүй ингээд үлдэх юм бол бас энэ урд нь 12 шүүгчийн асуудлыг бол яагаад томилоогүй вэ гэдэг асуудлыг тодруулж өгөөч гэсэн ийм албан бичиг хийж өгөөч гэж хүсэж байна. Тэгээд миний зүгээс холбооны зүгээс бол би бас энэ санаагаа шүүхийн ерөнхий зөвлөлийн дараа албан ёсоор боломжтой. Тэгээд энэ үндсэн хуулийн цэц дээр бас нэг маргаан үүсгэж явах нь тэрнийг бас харж байгаа бид нар энэ асуудлыг бол нэлээд хорцоор бас олон нийтэд түгээх зүйтэй юм аа. Монгол Улсын ерөнхийлөгч эдгээр бүрэн эрэхтэй Монгол Улсын төрийн тэргүүн мөн боловч хэн нэгэн хүн зөв зүгээр Монгол Улсын шүүгч гэдэг чинь өөрөө хүний эрх хэлж байгаа шүү дээ. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлээс. Тэгэхээр тэр эрхийг ядаж анхан шатнд нийлүүлэх хэрэгтэй юм гэдэг үгнээс олон нийтэд ундаад нэлээд ажил хийя энэ хүмүүсийг нэлээд хамгаалах. Гэхдээ энэ 12 шүүгчийн асуудал бол ерөөсөө биш. Энэ бол нийт Монголын шүүгчдийн шүүхийн хараад тус байх асуудал гэж бол бид хараад байгаа юм. Нийтлэг эрхийн ашигын асуудал гэж. Тэгэхээр та энийг сайхан уламжилж өгөөрэй. Тэгээд энэ талаар бас арга хэмжээ авч өгөөрэй гэж хүсэж байна.
Ерөнхийдөө яг тэр 13 дахь шүүгч нар мандлын асуудал бол энэ жилийн 7 сард болсон юм чинь харин одоо авилгатай тэмцэх газар прокурорт бол тэр хэргийг одоо хурдан одоо шийдвэрлэх талаас нь бас тэр хүний эрх ашгийг хамгаалсан талаар бас тийшээ дуурмаар байгаа. Авилгатай тэмцэх газар юу тэр нөгөө нэг шинээр хэрсэн нөхцөл байдлаар хэргийн хүчингүй яг төлөвлөлөө шүүхэд өгөх гэсэн чинь нөгөө дээд зүг тэрийн шинээр хэрсэн нөхцөл тооцохгүй болчихгоо тэгэл барай суучж байгаа байхгүй юу. Цаашд хийх ёстой ажиллагаа одоо шүүхтээ өгдөг бол хурдан өгөөд тэрийг ингээ шийдүүлээ тэр хүний хувь заяа нь бол одоо ингээл нэг прокурор юм уу нэг авилгатай тэмцэх мөрдөнгийн гарт хэдэн сар ингээд орхигдож болохгүй шүү дээ. Тэрлээ бас чиглэсэн юу яаж ивэл зүгээр л юм бол да гэж би бодож байгаа. Бид нар бол одоо маш их тэднэртэй тэмцдэг. Одоо хариугаа өг байр хурдл байрг гэдэг ингээр нөгөө жоохон хүн сурталтайдаа тэд нар бол тэгэл таг суучж байгаа чинь дэлхийд чиглэсэн юм хийвэл зүгээр юм. Тэгээ яг хамтарч ажиллах хүрээнд бол одоо би бол их татгалцаад түтгэлцээд байх юм байхгүй. Үнэхээр л одоо хуульчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр бол ингээд бурхан зүг бах уу. Би бол ингээд тавьсан саналуудыг хүлээн өөрийнхөө эрх хэмжээнд хийх ёстой юм аа хий те. Асуух зүйл танд асуух. Зүгээр тодруулаад хэлж байгаа. Миний хувьд болохоор 12-1 ерөнхийлөгчөөс бол яг хариу бол ирээгүй те. Залхахад яасан гэдэг. Ер нь бид нар бол дотроо бодчихлаа л та. Намайг бол жишээ нь яг ямар асуудлаар яасан гэдэг шиг өөрөө зүгээр таажлаа байхгүй юу. Тэгээд үнцүүлийн цэстэр маргасан чинь мэдээлэл өгсөн чинь бас яг тийм хариу өдр ерөнхийлөгчийн хамгаалах газраас өгсөн байлээ л дээ. Зүгээр тийм дотор ингээд энэ усууд ийм шалтгаанаар ингээд томилог бай. Тэг ингээд хараад байхад бол бид нар шүүх байгуулах тухай хууль гарснаар бид нар ажилгүй болж байгаа байхгүй. Тэгээ ийм хууль гарснаар шүүгч ажилгүй болох үндэслэл болохгүй хэвээр би бол тэгж боддог. Бид нар шүүгч байсан хүмүүс зарилгаар ингээд ажиллаа хийчихсэн усуу тэгээд шүүх байгуулах тухай хууль гарлаа өөрсдөө байгууллагаа мөнгөд нэг шүүгчийг ашиглаж болж байгаа. Тэгээд яаж хараад байгаа тэдний яаж хараад байгааг бид нар харахаар за чөлөөлцсөн ажилласан шүүгчсэн чөлөөлцсөн. Тэнгүүтээ за чөлөөлөгдсөн та нар бол одоо иргэн одоо та нарыг бол одоо ямар ч харах байхгүй ерөнхий зөвлөлөө гэж бодлоо. Та нар бол одоо иргэн юм чинь иргэнийг бид нар бол одоо хамгаалах ямар ч үндэслэгүй юм л яриад байгаа юм л та. Тэгээд томлох хоёр томлох байх хэрэгтэй гэж яриад байгаа мөртлөө. Тэгээд ерөнхийлөгчийн өмнөөс хариу өгöd байгаа яг адилхан хариу ерөнхий зөвлөлд өгöd байгаа байхгүй ерөнхийлөгч өгж байгаа юм шиг хариу өгöd байгаа. Тэгэхээр бид нарт юу гэж одоо зөвхөн чөлөөлөгдсөн хүний хувьд миний хувьд юу гэж сэжиглээд байгаа гэхээр бид нэр өрөөсөө яатсан юм шүү те. Хоорондоо ярилцж байгаа юм шиг гаргасан юм шүү. Эргээд нөгөө ерөнхий зөвлөл энэ хүмүүсийн талаар ямар ч арга хэмжээ авахгүй байгаа. Бид нар бас нөгөө шүүх цагааны нэрийн шүүхэд гомдол гаргасан бас нэг шаардлага тэр явжсэн байхгүй юу. Ерөнхий зөвлөл шүүгчнэр одоо энэ хүмүүсийн эрх ашгийг хамгаалахгүй юм. Тэгээ яг энэ цагааны нэрийн шүүхийн шийдвэр энтрийг сайн нөгөө өгсөн хариун дээр ерөнхий зөвлөлийн дараа бол бичсэн байлээ л дээ. Энийг бол биднээс 11 сарын 25-нд та нар бүрдүүлсэн бүх материалаа биднэрт өг гэж ерөнхий зөвлөлийг хүний нөөцийн ажилд алтуу гэдэг хүн биднээс одоо энэ холбоонд гаргасан бүх юм одоо баримтуудыг боловсруулж авсан. Тэгээ бид нар болохоор яг бодохдоо яг бидний төлөөс эрх ашгийг мань хамгаалах гэж байгаа юм бодож өгсөн. Тэгсэн чинь хариу нэг иймэрхүү хариу ирсэн мэл л дээ. Тэр бидний эрх ашигын төлөө явах гээд байгаа юм биш зүгээр яг энэ ерөнхийлөгч одоо холбооны ерөнхийлөгчийн албан бичиг хариу өгөх гэж юм баримт цуглуулсан болов гэсэн хардлагыг төрүүлсэн. Тэгэхээр миний хувьд болохоор нөгөө нэг мэргэжлэр 3-аас дээш жил шүүгчээр ажилласан ерөнхий шүүгчийн сонгон шалгалтанд боцол хангасан байсан учраас би ерөнхий шүүгчийн шалгалт өгч юу яасан сонгон шалгалтанд оролцсон. Тэрээс биш зүгээр би зүгээр иргэн би шүүгч болох гэж байгаа гэж шалгалт өгөөгүй. Хэрвээ би шүүгчээр ажиллаж исэн бол би ерөнхий шүүгчийн шалгалтанд орох боцлыг хангасан учраас орхол байсан гэдэг утгаараа ерөнхий шүүгчийн шалгалтанд сонгон шалгалтанд оролцоод тэмцээд одоо нөөцөнд байгаа. Тэгээ одоо яг нэг тэгээд оронтой задлахлаар ерөнхий шүүгчийн дээр ингээд бас өвдөлдөө яг юм чинь бас нөгөөний хөлчмний тэгээ ийм ажил хийчихсэн хүний хувьд бол бас гордлооч гэдэг юм уу тэгэл өгдөг. Тэгээ би сая ерөнхий зөвлөлийн гишүүний хувьд ярьж байгаа ярин сул ойлголж байна л да. Ер нь ийм асуудал гаргацсан улсуудыг бол гишүүд авч хэлцэхтэй бол бас
ямар байдлаар авч хэлцүү өндөр гэдэг нь ойлгомжтой юм байна. Би бас яг тиймэрхүү байдлаар би нэлээд хэд хэд удаа өгсөн. Тэгээ энэ юуг харуулдаг юм бэ гэхээр ерөнхий зүйлийн дарга бол яг хэлжсэн бид нар. Надад ч биш бусдад хэлжсэн юм лээ. Та нар бол чөлөөтэй нээлттэй ор тий. Одоо та нар иргэн болсон юм чи сонгож шалгалтаагүй шүүгч болж болно гэж хэлсэн баг. Надад ч гэсэн тэгж хэлсэн. Тэгээ яг тэрний дагуу би бол шүүгч байсан учраас би зөвхөн шүүгчийн шалгалтанд биш ерөнхий шүүгчийн шалгалтанд орж ирсэн. Тэнд бол ямар ч надад бол ямар ч юу байгаагүй. Одоо тийм шалгалт өгөө тэнцсэн учраас нөгөө ерөнхий зөвлөлөөс нэр дэвшигддэггүй. Түр ингээд шалгалт өгдөг, нөөцөнд нэрийг дэвшүүлдэг. Тэгэл нөгөө цаашаа гардаг, өөр хүмүүс гардаг тийм л асуудал байна. Тэгээ бид нарт бол ямар ч боломж байхгүй. Энэ байгаль юм лээ. Гişнээ тэр ч одоо нөөцөнд байлаач гэсэн шалгалт өгдөг ч гэсэн энэ ерөнхий зөвлөл байж тэлж явах үед бол боломжгүй юм а гэдэг. Ийм л одоо бодлого бид нар төрүүлж байгаа байхгүй. Би бол тэгж л бодож байна. Одоо бид ер нь холбооны зүгээс болон одоо замтын гишүүн зүгээс хамтраад тэнд ямар хуу арга хэмжээ авчаач гэсэн. Тийм бид юм шийдлээ авал. Тийм би бол тэр сая нөгөө дахиад өргөн мэдүүлэл яасан бэ гэдэг дээр бол санал нэг л анхаас тэр санааг л гаргасан л та. Яг тэгэхээр би ингэж бодсон нөгөө анх нөгөө 13 онд шүүгч нарыг огцруулалт нөгөө чөлөөлөд тамилахад ерөнхий зөв 2 удаа өргөн мэдүүлэх санал гаргаж ирсэн байхгүй юу. Эхлээд гаргасан саналаа хүчингү болгож байгаа дахиад ингээд 2 удаа гаргаж өгч ирсэн. Тэгэхээр бид нар цагааны нэрийн шүүгтэр ч гэсэн энийг ярьж ирсэн л та. Та нар нэг удаа ингээд болио тий тэр саналаа бүр ингээд хүчингү болгож байгаа дахиад 2 тоо гаргаж болж ирсэн юм чинь тий. Одоо энэ усуудыг тэртээ ямар 2 гаргасан гэж. Гэсэн шүү дээ. Эхлээд нэг өргөн мэдүүлсэн байж ирсэн саналаа хүчингү болгож байгаа дараа нь 2 дахь дээр нөгөө хүмүүсийг ийшин тийшин шилжүүлсэн гэдэг тийм санал 2 дахь дээр тэгж явуулсан шүү. Тийм явуулсан юм. Тийм. Тэгэхээр та томилдог байсан баг. Тийм би л тэгэхэд ерөнхий зөвлөлд ороогүй. Тэрнээс өмнө яг тийм процесс болсон баг. Тэгэхээр эхнийхээ хүчингү болгоод болж байгаа юм чинь те 2 удаа ингэж өргөн мэдүүлж болж байгаа юм чинь энэ хүмүүсийн үед бас яагаад болохгүй гэж эрхэн зөрчилдөж байгаа те гэдэг ийм л юм яриад байгаа юм л та. Яг ерөнхий зөвлөлийн үед бол би сая санааг нь ойлголоо хэрвээ үнэхээр ингэж цэцээс юм уу ингээд эрхэн зөрчигдсөн байна гэдэг ингээд хууль хяналтын байгууллагад ингээд ирэх юм бол томилно гэдэг л санагаас хууль нь байгаа юм чинь тий. Яг одоо хууль нь бол хэрвээ ингэсэн тохиолдолд эсэргэн нэгсэн залтай бол та. Тэгээ бидний ингээд шүүгч байж байгаад ингээд айгүй өндөр дээр ингээд байжсэн улсуудын ингээд асуудал үүсэж ирэхлээр хөдөлмөрийн хэрэгцээ харилцан байхгүй болчихж байгаа. Шинэ жирийн нэг үүсгэж байж байгаад ажлаас халагдсан байх юм бол асуудлаа шийдвэрлэхэд айгүй хялбар байгаа. Тэгэл нэг ийм асуудалтай болчихвол өргөн мэдүүлэхэд юу юм яагаад гэж. Тэгтээ тэр ингээ олон улсын гэрээ конвенцэн дээр яг ийм үндслээр шүүгчийг ажлаас нь чөлөөж болохгүй гэсэн юм. Бүр хата заагаад өгсөн заалт олон улсын практик шиг яаш тий. Бид ингээ ерөөсөө дахиад оруулах асуудлыг сантай биш юм уу оруулах гэж байна. Тэр орол дээр нэг өөрсдөө боломжтой болвол яг яаж хийх зөвлөс та бүхэн өөрсдөөсөө энэ асуудал яаж явж байгааг ажиглагчаар сууж болдог бол тийм. Магадгүй зөв нэр дэвшиж байгаа хүмүүс оруулахгүй шиг тийм журам байдаг би одоохондоо олон мэдэхгүй бол тийм. Тэгэхээр ерөнхийдөө бол нэгэн анхааралтай байд. Тэгээд олон нийтэд нээлттэй. Монгол улсын ерөнхийлөгчнийг хүлээж авахгүй бол ер нь бол нэлээд энэ одоо улс төрчид шиг тэмцээд юм эсвэл яагаад их хайш. Гэхдээ ямар ч нийгмийн уран юм нэлээд мэдээлэл энд яагаад шууд хууль бус юм явагдаад байна гэдэг талаас нь эрчтэй үйл ажиллагаа явуулах гэсэн. Тэгээ бид нар бол бас агаараа сүүлдээ бол ямар байдалд ярилцсан гэхээр бол одоо энэ одоо бүх үндэсний энэ хууль тогтоомжийн байгууллагуудаараа яваад шийдэгдэхгүй эрхэн зөрчүүд эрхэн одоо ингэ сэргийдэхгүй байгаа учраас олон улсын хүчтэй холбоо малбар шүүгчтэй холбоо малбар хамтдаа яасан ажилласан л та. Тэгэхээр нөгөө эхлээд ямар ч гэсэн үндэснийхээ хуулийн байгууллагуудын бүхэл шатлалыг дуусгах хэрэгтэй гэдэг. Өөрөөр тэнд шийдэгдэх эрхэн сэргийгдэх явж боломжгүй болсны дараа л олон улсын юм хандах хэрэгтэй болох гэсэн тийм брэнд дээр бас байсан. Олон улстай ч гэсэндээ юу хандж болохгүй байхгүй шүү дээ. Тийм уу нь байх. Миний хандж гэсэн энэ асуудал. Тийм хүний эрхийн үндэсний комиссд хандсан чинь тухайн үед нөгөө үндсэн хуулийн цэцэд бас нэг мэдээлэл өгсөн байсан юм л. Тэгээ тэр асуудлаас болоод нөгөө үндсэн хүний эрхийн үндэсний комисс бол ийм асуудал давхар явж байгаа юм байна гэж буцаацсан юм шиг. Тэр одоо бол үндсэн хуулийн цэцэд хурал гаргацсан байгаа муу үгүй юм.
Ер нь яг үндсэн хуулийн цэцэд бол ингээл нөгөө ганц бид нар биш ингээл бас өөр бусад хуульч нар юм бас сэтгэл нь өвддөг юм бэл тэр нь бас аяа таатай байдаг. Тэгээ янз янзын байдлаар бас ингээд мэдээлэл өгöd идэв юм бэл. Одоо хамгийн сүүлд нь танахаас яг иргэний хувьд гэж байгаа яг холбоо болно шүү. Тийм. Иргэний хувьд мэдээлэл. Гэхдээ бол бид нар эндээ ярилцж байгаа. Үндсэн хуулийн цэцэд маргааны шийдвэрлэх тухай хуулийн дагуу ч байгуулга байхгүй шүү. Тэгэхээр нөгөө иргэнийхээ хувьд гэж байгаа учраас бид нар нэг нэгээр тамлаад за одоо яг ийм асуудлаар тэгээ одоо өгсөн байна тийм. Өгсөн байна. Тэгэхээр яг хөө эхлээд бол энэ хэрэг үүсэхгүй гэдэг цэцэг гишүүн бол энэ үндсэн хуулийн зөрчил маргаан биш байна гэсэн хэрэг үүсэхгүй гэдэг өгсөн байна. Тэгээд тэр тавьсан үндслүүдийг бид нар бас хуульч хүмүүс шүү дээ. Тэгэхээр тэрийг нь хараад энэ бол үндсэн хуулийн цэцэд маргаан шийдвэрлэх тухай хуулийн дагуу энийг татгалзаа буцаах үндслэл биш байна. Тийм учраас хуулийн дагуу энийг одоо шийдэж өгнө гэдэг баг судлын оролт гомдлогдсон. Тэгэхээр одоо бол бас хариу гарах байна. Гэхдээ тэр бол ойлгомжтой шахал зүйлийн онолтой бидний хувьд. Тэгэхээр ойлгомжтой юм шиг мөртлөө. Бид ч бас ихнийх дээр өгсөн шүү дээ. Ихнийх дээр бас нөгөө мэдээлэл нь буруу одоо чөлөөсөн байна. Бас нэг тиймэрхүү өгсөн. Яг том тийм гэсэн. Үнэхээр зөв ерөнхийлөгч бол ингээд үнслүүгээр хөрөж чөлөөлж үнслүүгээр төлсөн байна гэдэг өгсөн. Тэгээд тэрийг үндсэн хуулийн шийдэх маргаан биш үү гэж үзсэн. Тэгээ баг судлаар нь хэлцээ баг судал бас гишүүний тогтоол. Зүгээр одоо би яг яаж шийдэх юм мэдэхгүй. Зүгээр би тэр өгсөн гомдлыг бол хаарсан. Харцсан гомдол субъектив маягаар өгсөн юм шиг санагдсан. Тэгээ эхэн дээр бид нар чинь яг анх ийм асуудал болж байгаагүй учраас ер нь аягүй толгомддаг. Тэгээд нөгөө аягүй шин тутам яавал яаж хандах хэвтэй, хинт хандах хэвтэй юу энэ гэдгээ бас яг тухайн үед яг толгомдцаасан л да. Тэгээ яг бичлэлт нь хүртэл одоо би хуульч хүн ингээ явж исэн магадгүй тийм субъектив маргаан болох, субъектив их юм маргаан болох уншигт гарч юм шиг тийм байх гэсэн байна. Яа саяных дээр бол бид нэг ч удаа 12 шүүгчийн тухай яриаггүй, нэг ч одоо 18 дахь шүүгч, 13 дахь шүүгч огт яриаггүй. Бид зүгээр 15-ын 2 нь үндсэн хуулийг зөрчсөн байна. Томилно гэснийг татгалзах гэдэг үг нэмсэн байна. Тэгэхээр томилох, татгалзах хоёр дээр энэ үгийн татгалзах үндсэл зааг бахаар энэ нэмсэн байна. Томилно гэсэн бол томилно. Шүүхийн ерөнхий зөвлөл яах гэж ажиллаад байгаа юм бэ? Шүүхийн ерөнхий зөвлөл бол хуульч нараас шүүгч болох хүнийг шүүдэг ганц эрх бүхий байгууллага. Харин энд шүүгдээд энэчнээс сонгон шалгараад явсан хүнийг тэнд дахиад сонгон шалгаруулах ойлголт байхгүй үндсэн зөвлөл тийм ээ гэж л өгч байна. Тэгэхээр бидний тухайд бол та нарын нэр ус ч юм уу тийм ээ. Наач юм бол харин нэгэн бодтой санаа биш тийм. Тэгж л өгсөн тийм. Яг нөгөө үндсэн хуулийнхаа заалтан дээр болохоор томилох томилно ерөнхий зөвлөлийн санал болгосноор гэдэг. Тэрийг ажил нэлээд задлал аягүй их болвол тэгсэн. Яг надад ч бас яг анх батлагдчих байхдаа бас бодчихлээсэн зал. Энэ юу яасан аягүй их болгоцсон залдаг юм. Тэгээ бид нар бас сүүлд нь бас ийм шийдэл төрсөн л дээ. Одоо ер нь иргэний шүүхүүдээр яваад иргэний шүүх шийдэхгүй байгаа. Тийм учраас нөгөө одоо ирвээ ингээд дахин томилох ийм асуудал яригдахгүй бол үндсэн хуулийн цэцээр хариалт тогтоолгоод ирэх гэсэн үг хэлж байна. Хариалт тогтоолгоод ирэх юм бол тэр тухайн шүүхэн шийдэн ямар нэгэн байдлаар шийдвэр гарах ба гэдэг юм. Тэсэд мэдээлэл өгөхдөө бид нартэй бас хамтраад бас санаа оногоо солилцсон зүйл бас дэмдэмдээ бас гайгүй санаа гарч магадгүй шүү. Бид нар нээлттэй байна. Шүүгчийг ерөөсөө ажиллаас нь чөлөөлөхгүй байх улсын конвенцийн бас гол санаа тэр хэрэгээ буруу шийдснийхэн төлөө чөлөөлдөггүй байхад өнөөдөр яагаад ингэ ийм байдлаар байж байгаа юм. Тэгэхээр магадгүй хуульчтай холбоо биднийг сорьжээ. Өнөөдөр хуульчтай холбоо яг хуульчийн хэрэгшгийг хамгаалж чаддаг юм уу гэдэг энэ одоо торгон одоо яг эвнэлдэр бид байна гэж үзэж байгаа. Тэгэхээр яаж хамтарч ажиллах вэ гэхээр тэгэхээр та хэд минь өөрсдөө хүний өөрийнх нь хуульсны ашиг зөрчигдөх шүүгдэх өөрийг яаж хамгаалдаг вэ те. Тэр хэмжээгээр та хэд минь санаа оноогоо арга тал нэгсэн судал та хэд ч юм бол зүгээр нэг иргэний бодох юм бол шүүмжлэх ажиллагаа хүний хуульсны ашигыг хамгаалж исэн хүмүүс юм чинь өөрийнхөө хуульсны ашигыг хамгаалахаар ямар ч одоо зай гарахгүйгээр үндслүүдээс гаргах хэрэгтэй. Нэгдүгээр за хоёрдугаарт нь манай хуульчтай холбооноос юм бас маш их хэмжээний одоо сэтгэл гаргаж ажиллагаа хийж бас оюунаа зарцуулж юм гэж бид нар бас ажиллаж байна.
Тэгэхээр энэ дээр ингэж холбогдъё. Тэгээд шүүхийн ерөнхий зөвлөлийн ч гэсэн өнөөдөр яг шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчдийнхаа өмнө шүүгчтэй хамгаалдаг юм уу, хамгаалж чаддаг юм уу гэдэг бас ийм бас одоо асуулт нийгмийн өмнө хариулахад одоо энэ яг бид нэр нэг зорилготой энэ асуудал руу явах ийм одоо байдал бидний өмнө тулгарсан байна гэж үзэж байна. Тэгээд энэ Америкт бас энэ баарны яг энэ холбооны шугамар бас танилцах хайлтыг явж ирсэн, хөл зүйн яамны шугамар явж ирсэн. Тэрэн дээр яг шүүхийн гаргасан хууль хэрэглэн дээр одоо хуульчдын холбоонд дүгнэлт гаргах юм байл. Тэгээ шүүгчдэн тэр дүгнэлтэн дээр анхааралтай, маш анхааралтай одоо авч хариу өгдөг юм байлээ. Тэгэхээр энэ хүмүүст даргын одоо яг та нарыг хамгаалахын тулд одоо тийм субъектив биш, яг хуулийн хэрэглэн дээр ингээ явж байгаагаас гадна яг энэ ерөнхийлөгч энэ бол зөвхөн энэ 12 хүний асуудал биш. Алс эцтэй бид нэр одоо тунгалаг ийм одоо шүүхийн шийдвэр гаргадаг хүмүүсээ хамгаалаа шүүх сэвэрхэн байх юм бол иргэдийн хуулисын эрх шиг яг тэр хэмжээнд байна. Өнөөдөр шүүгчийнхээ эрх шийг хамгаалж чаддаггүй улс орн чинь яаж иргэнийхээ хуулийн эрх шийг хамгаалах вэ? Гэдэг асуудал ингээ урагш гарч ирж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр ингээд хэдүүлээ ерөөсөө яг ингээд нэг одоо урсгалд ороод тэгээд одоо яг нэг юм хэлэхээр бүгдээ одоо оюуныхаа хүчрүүл нь бүх юм одоо дайчлаад хамтарч ажиллах болохгүй байна. Энэ их хариуцлагатай юмны одоо торгон ирмэг дээр бид нар байна гэж харж байна. Тэгэхээр ингээд хамтраад яг ингэж ажиллах нь ажлаад эхэлсэн. Уусаа даргын ажил бол аль хэзээ эхлээд одоо ингээд өөрийнхөө онцлогуудыг гаргаж байгаа. Магадгүй эндээс өшөө сайн санаагаар өшөө одоо магадгүй нийгмээр хэлцсэн. Энэ нэг одоо ерөнхийлөгчд хандах энэ асуудлыг одоо нийгмийг одоо тэр чигт нь хандуулах ийм ажил ч гэсэн хийгдэх юм үсрэхгүй нөхцөл байдал үүссэн байна гэж би харж байна.